За 10 минутын хугацаа баг шиг байна. Тийм болохоор товчхон шууд асуултууд асууя, бас товчхон хариулаад өгөөрэй гэд. Нэг асуултан дээр нэг удаа тодруулах нэмж болно гэж ойлгож байгаа. Олон асуулт асуух санаа байна. За сүүлийн 10 жил Монгол Ардын нам засаг болж байгаа. Тэгээ энэ нь иргэдийн амьдрал боддоор сайжирсан гэж та намын дарга ерөнхий сайдын хувьд үзэж байна уу? Тийм үгүй гэдгийг хариулж өгнө. За нэг дэх асуулт саяны хоёрт нь хэрвээ сайжирсан гэж байвал бодит орлого, инфляц, ядуурлын айл үзүүлэлтүүдээр үүнийг батлах вэ? Яг тоо хугацаатай нийлнэ үү? Гуравт нь өнөөдөр мах гурил шатхууны үн иргэдийн орлогоос хурдан өсөж байгааг та амжилт гэж үзэж байна уу? Эсвэл бодлогын алдаа гэж үзэж байна уу? Дөрөвт нь дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэж ярьдагч яагаад дундаж өрхийн бодит орлого худалдаа авах чадвар өсөхгүй байна вэ? 5. Залуучууд гадагшаа олноор гарч байгаа нь боломж нэмэгдсэний шинжүү эсвэл дотоод орчин хангагдахгүй байгаа гэх үү? 6. Томоохон авилгын эргүүдээр өндөртэй дарбан тушаалтанд бодитоор ял авсан хэдэн тохиолдол байна вэ? Энэ системийн гажуудал асуудал гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү? 7-д нь эрчим хүчний өмсөлт жил бүр давтагдаж хувийн болон гадаад хөрөнгө оруулалтын төслүүд удаашрж байгаа. Энэ хэрэгжихгүй байгаа нь бодлогын алдаа юу эсвэл хэрэгжилтийн чадвархын асуудал уу? 8-т нь хэрв дээрх асуудлууд системийн шинжтэй гэдгийг хүлээн зөвшөөрж байвал яг ямар гурван бодит реформыг ямар хугацаанд хэрэгжүүлэх вэ? 9-т нь хэрв таны хэлсэн бодлого тодорхой хугацаанд бодит дүрмдэн өгөхгүй бол та улс төрийн хариуцлага хүлээж огцрох хүртэл шийдвэр гаргах уу? Тийм үгүй юу гэдэг. Таачууд. За яг 10 жилийн өмнөхтэй харьцуулбал тодорхой хэмжээ сайжралгүй ах вэ? 10 жилийн өмнө чинь Монгол улс дампуурхуу яах вэ дээр тулсан байсан үе шүү дээ. Хөтөлбөрт орсон байсан үе шүү дээ. Тэгээ дээрэс нь манай улс чинь болвол одоо энэ бага буураа орлоготой орноос дундаас дээгүүр орлоготой орны статус шилжсэн. 10 жилийн өмнөхтэй харьцуулж 89.9 их 80-ийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болчиход байна шүү дээ. Өнөөдөр эх жил 100 руу явна гэж ярьж байгаа. Тэг чи 10 жилийн өмнө 22.9 их 80 байсан. Төсөв чинь 10 жилийн өмнө 6 их 80-ийн төсөвтэй байсан. Одоо 5 дахин өсчихэд байгаа шүү дээ. 31.6 орлоготой төсөвтэй болсон. Одоо экспорт тухайд юу байсан бэ? 4.56 4.7 тэрбум доллар өнөөдөр 15.7 тэрбум долларын экспорт хийдэг болчиход байна шүү дээ. Нүүрсний экспортыг ингээ ярихаар манай одоо гол экспорт 90 гаруй эзэлж байгаа нүүрсний экспорт чинь одоо бараг чинь 25 сая тонныг гаргадаг байсан. Өнөөдөр бид нар чи батлсан төсвүүдээр 90 сая тонн واخгүй. Тэгэхээр өсөөгүйг бол биш. Гэхдээ өрхийн хаалгаар оруулж чадаагүй. Би бол түүнтэй санал нэг байна. Нэгэсэндээ иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж чадаагүй. Нэгэсэндээ бол эдийн засаг тэлж явах үедээ хоримтлагдсан хоримтлалыг зөв зүйл зарцуулж чадаагүй. Мөнгө олох нь нэг асуудал. Мөнгийг зөв хуваарлах нь дараагийн асуудал байхгүй. Тэгэхээр хоримтлагдсан үедээ олсныгоо хэрээр үрсэн. Олсныгоо хэрээр зарсны хор уршиг бол өнөөдөр гарсан. Тийм учраас бол цаашдаа өрхийн орлогоор эдийн засгийг яаж оруулах вэ гэвэл мөчлөг сүрсэн бодлого гэдэг чинь хоримтлалыг бий болгож жогоод хоримтлалаа зорилтод бүлэгтээ чиглүүлэхийг хэлж байгаа. Тэрнээс биш нөгөө 33.5 их 80-ийн орлого олоод төдий хэмжээгээр зараад яваад байвал өнөөдөр юунд хүрж байгаа вэ гэдгээ бол бид нар харж байгаа. Тэгэхээр тэгж хариулъя. За та бол 9 асуулт асуусан. Одоо 9 үлэнгийн 2 минутанд хариулах чи одоо. За минут сунгаад ирэх хэсэг минутыг сунгачаа. За хоёр дахь нь сайжирсан гэвэл бодит орлого инфляц гэ. За би энийг хариулсан гэж ойлгоё. Түгөө. За 3 өнөөдөр мах гурил шатхууны үн иргэдийн орлогоос хурдан өсөж байгааг та амжилт гэж үзэж байна уу гэж байгаа юм байна те. За би энэ хөдөө аж ахуйн салбарт хүнсний салбарт бол энэ махны нийлүүлэлт мах нөөцлөх асуудлуудад тодорхой арга хэмжээнүүдийг авж байгаа. Дээрээс нь импортыг орлого бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг 6 төслийг эх 7 хоногт бол төлөвт зарланаа. Шатхууны үн бол 2.2 тэрбум долларын импорт хийдэг ийм л улс, нэг улсаас хамааралтай. Тэгвэл шатхууны үнэ ямарчсан байлаа. Эрчим хүчний салбарт ч гэсэн инфляц гол нөлөө үзүүлж байгаа учраас үнийг хөөрөгдүүлэхгүйгээр үнийг өсгөхөөс илүүтэйгээр салбарын одоо дотоодын шинжилгээ хийхийг зорино. За дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн гэж ярьж яагаад дундаж орлого өсөхгүй вэ гэхээр ерөөсөө хоримтлуулж явах үедээ зөв зохистой зарцуулж чадаагүй хор гай бол энд гарсан гэдгийг бас хэлье. Батын Батбаатар гишүүн тодруулж асууя. За 9 асуултанд бүгдэнд нь хариулт авч чадахгүй байна. Тийм учраас тодруулж
асуух зарим зүйлийг асуухад их хүнд болж байна. За би энэ эдийн засгийн өсөлт тухай асуугаад байгаа юм шиг иргэдийн бодит амьдралын тухай асуугаад байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөгч нь бол төрийн асуудлаа. Иргэдийн бодит орлого худалдаа авах чадварын асуудлуудыг 3 тоог хэлээд өгөөч гэж байна. За тэгээд бид нар одоо ингээд инфляцийн өндөр байхад бодит орлого нь инфляцаад авч чадахгүй байгаа асуудал дээр яаж анхаарах ёстой юм бэ? Эн чинь одоо яг ингээ инфляцаад авч чадахгүй яваад байгаа л цалин орлого байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ өргөхийн худалдаа авалтын чадвар 10 жилийн өмнө байсан хөрөгчөнд байсан мах хэдэн килограмм байдаг байсан бэ? Өнөөдөр хэдэн килограмм байна? Хөрөгчөө онгоолгоо харахад хадгаламжийн дэвтэр дансаа нэгээд харахад өөр нь өссөн байна уу? Дансны үлдэгдэл нь өссөн байна уу гэдэг энэ тоонууд дээр ярьж асуух ёстой маань. Дээрээс нь тэр залуучууд Тэгээ ер нь төсвийн бодлого буруу явж иржээ. Би одоо үннийг хэлье. Орлого 2.9 сая төгрөг, зарлага нь 3.1 сая байгаа байхгүй юу? Өрхий. Тэгэхээр тэр 2.9 3.1 саяын хоорондын зүрэг юугаараа нөхч өгөөр зээлэр. Тэгээ зээлийн хооронд банкнаас банкны хооронд, банк усаас банк усын хооронд яваад идэг. Ингээд төсвийн бодлого өөрөө алдагдаад эхлэхээр цалин нэмнэ гэдэг, тэтгэвэр нэмнэ гэдэг, тэтгэмж нэгнэ гэдэг. Тэгээ эргээд эцэст нь эргээ харахаар өнөө хөргөчдөг. Тэгэхээр өргөө хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн инфляц тооцож байгаа бүтээгдэхүүний чинийг 6 бүтээгдэхүүнээр л ард түмний амжиргааг ярьж байгаа шүү дээ. Тийм учраас бид энэ зээлийн хүүг бууруулах банкны салбарт өрсөлдөөнийг бий болгох ажлыг хийхгүй бол нөгөө валютаг өгөхгүй тулд Монгол банк нь бодлогын хүүгээ чангаруулад байдаг, өөр орлогын харьцаагаа илүү хатууруулад байдаг, зээл нь гарч чадхаа болоод байдаг. Нэгсээ төсвийн бодлого мөнгөний бодлого уялдаагүй байсан. Энэ байдал өнөөдөр өргөсөн учраас